За дайвтны үр дүнг турших туршилтын маань хэмжилт дуусаад байна. За тэгэхээр хэмжилтэн дээр маань туршилтанд оролцож байгаа Bluebus компани 80 дугаартай автобус болон 01 дугаартай 2 автобус маань хэмжилт хийлгсэн байгаа. За тэгэхээр хэмжилтийн үр дүн ямар байсан талаар автоёрын газрын онцлогооны мэргэжилтэн Жаргал сайхангаас одоо яг дүгнэлтийг нь бүгдээ тодорхойлцгаая. 2 сарын 5-нд 201 номерын автобусан дээр чөлөө хурдтгалынх нь хэмжилт 1-р хэмжилт нь 3.4, 2-р хэмжилт 4.3, 3-р хэмжилт нь 5.1, дунджаар 4.3% үзүүлэлттэй гарлаа. За Дахиргалын хамгийн өндөр эргэлтэн дээр хэмжилтийг үзэхэд дунджаар 7.6% үзүүлэлттэй давтагчлалын хэмжээ ингэж байна. За 2.080 гэдэг автобусан дээр хөдөлгүүрийн чөлөө хурдтгалын үед хэмжилт дунджаар 13.4. За Дахиргалын хамгийн их эргэлтэн дээр дундч нь 5.6% гарч байна давтагчлалын хэмжээ. За сайн бацгаана уу. Дайвтны үр дүнг турших туршилт маань үргэлжилж байна. Өнөөдөр 2012 оны 2 сарын 9-ний өдөр. За туршилтанд Bluebus компаниас оролцож байгаа 2 автобусны маань нэг 2.001 дугаартай автобус маань одоо шовнаасаа буцан ирсэн байна. За өнөөдөр 5 рейс хийсэн гэж байна. За тэгээд банкнд нь хэдэн литр түлшүүлцсэнийг одоо бүгдээрээ шалгацгаая. Дөрөв гарантай 5% юу те? 5%. Аха. Та өглөө хэдэн литр түлштэй гарсан юм тодорхой? Өглөөний 15 литр түлштэй гарсан. Одоо ингээд үлдэгдэлний 5 тоорч ирсэн. 5-2-ээс ирсэн те. 50 литр гарсан шүү дээ. 50. За алглаа. Одоо түлшээ бүгдээрээ авчи. 5-2-ээс 70 литр түлшээ. Өнгөрсөн 2-7 оны хугацаанд дайвтанд хийж яваад уг 001 дугаартай автобус маань хэр одоо түвшний хэмнэлт гарсан бэ гэдгийг жолоочоос нь өөрөөс нь яг мэдрэгдсэнийг нь тодруулж бүгдээр асууцгаая. За мөнхөдөр ахын хувьд ерөнхийдөө 001 дугаартай автобусан дээр 2-7 хоногийн туршид дайвтанд хийж явлаа. Тэгээ та өөрийнхөө ерөн сэтгэгдэл тань юу мэдрэгдсэн бэ гэдэг дээр зөвхөн товчхон дүгнэлттэй байна. Манай автобусан дээр одоо 14 хоногийн туршилтын ажил явагдаад дайвтын компанийн бодисыг хийснээр бол манай тэрэг шаталтын утаа багсаж дээр нь бол төлш бол яг нэг 12 хоногийн дараа байх гэхэд нэг 10 гаруй литрээр нэмэгдсэн. За сайн бацгаана уу. Bluebus компанитай Daift Mongolia компани хамтран хийж буй Daift-ны үр дүнг турших туршилт маань өнөөдрөөр өндөрлөж байгаа. За тэгэхээр Bluebus компани зүгээс туршилтанд оруулсан 001 080 дугаартай 2 автобус маань Daift-ийн бүтээгдэхүүнийг холиод 2-7 хоногийн хугацаанд шуманд гарч явсан байгаа. За өдөр болгоны хэмжилтийг бид бүхэнд хийж та бүхэнд баримтат кинон дээр тусгуулсан байгаа. За тэгээд өнөөдөр
автотоврын газрын онцлогооны ажилтан Жаргал сайхан угаа уг утаа тусдагчлалтыг дахин хэмжсэн байгаа. За тэгээд өнөөдрийн үр дүнг болон нийт хэмжилтүүд хэр хувиар буурсан бэ? Ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг Жаргал сайхан угаас одоо дүгнэлтийг нь бүгдээрээ асууцгаая. За Жаргал сайхан угаа та нийт өнөөдрийн одоо яг тусдагчлалтын хэмжээ өнөөдрийнхаар хэд байв? За нийт ер нь хэр хэмжээний өөрчлөлт гарсан бэ гэдэг дүгнэлтээ та хэлж байна уу? За 2.01 номерын атуусан дээрхийн чөлөө туртгалын хэмжээ өнөөдрийн хэмжилтээр бол 3.7. За энэ нь бол урд хэмжилтээс анхны хэмжилтээс 64.107% буурсан байна. Дахиргалын хамгийн их хэрэгэлтэн дээр 3.8 гарсан. Энэ нь бол урд эхний хэмжилтээс 56.32% буурсан юм үзүүлэлт байна. За 2.080 буюу хэвлэлэгтэй атуусан дээр өнөөдрийн хэмжилт чөлөө туртгал нь 6.6 хувь нь бол 81.76% буурсан давтагчлалтын хэмжээ. Дахиргалын хамгийн их хэрэгэлтэн дээр бол 7.0 гарсан буюу 44.1% давтагчлалтын хэмжээ буурсан юм үзүүлэлтүүд харагдаж байна. За баярлалаа тань. Жаргал сайхангаа тэгээд ерөнхийдөө зүгээр хаа нэг таны яг мэрэгчлэлтний зүгээс бид нар тодруулж асуухад утаа тусдагчлалтын хэмжээ тухайн одоо автобусан дээр буурчин гэдэг нь ерөнхийдөө шатгуунд шатгуун зарцуулалтанд ер нь хэр нөлөөлдөг вэ? Энэ давтагчлалт буурснараа шатгуунд ер нь нөлөөлөх үү зарцуулалт нь? За тийм. Ер нь энэ давтагын хэмжээ гэдэг бол түнш илүү зарцуулсан суулж давтаг өөрөөр атуус харавтай байдаг давтаг нэмэгддэг. За тэгэхээр одоо түншний одоо шандараас шилтгаалж энэ давтагын хэмжээ бол их өсдөг. Тэгэхээр одоо тусдагчлалын хэмжээ ийм өндөр хувиар одоо буурсан байна гэдэг нь шатгуун зарцуулалтыг ер нь багассан гэсэн үг мөн үү? Шатгуун зарцуулалтыг бол хэмж болно те. Энэ за ийхүү одоо бидний 2-7 хоногийн үр дүнгийн туршилт маань үгээр өндөрсөн байгаа. Тэгэхээр автобус бааз 2 компанийн хувьд бол тухайн туршилтанд орсон 2 автобусны одоо утаа тусдал маш хэмжээгээр буурсан. За мөн одоо шинэ автобусан дээр бол жолоочт нь одоо өөрт нь мэдрэгдхүйцээр их одоо шатгуун зарцуулалтын бууралт мэдрэгдсэн байгаа.